Та бүхэндээ Doomsday Ruthless Man гэдэг мангаг ярьж өгөхөөр шийдлээ. Галзуу солиоттой үнэхээр час хийсэн мангатайгаа хамт байгаарай. Манай гол дүрийн өмнөх амьдрал сайхан төгсөөгүй юм. Тэр шалан дээр өглөө твтэж байхад түүний найз охин өөр хүнтэй хамт оронд орчихсон. Нөгөө юу яаж байд юм? Тэр үед дэлхийн сүрч хүн бусдын амьдралаас илүү нөөцийг чухалчилдаг байсан. Гэхдээ энэ түүний төгсгөл биш юм. Үхснийхээ дараа тэр дахин төрж муухай амьдралдаа өөрчлөх түнд муу ганцхан хүмүүсээс өшөө авах боломжтой болсон юм. Дэлхийн аль хэдийнэ сүрч эхэлжээ. Том хотын төвд галт туул дэлбэрч олон хүн тээвэрлсэн автобус нүүлгэн шилжүүлэх газар яаран давхиж байлаа. Хэдэн хоногийн өмнө Фужи уулын доорх, усанд орох дэлбэрэлтээс болж газар хүчтэй дөргиж 10,000 хүн гаруй хүн нас барчихсан. Одоо жижигхэн хот хүртэл байгалийн гамшигаас болж нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болсон юм. Автобус дотор нэг эмэгтэй яаран суухад ямар ч нүүлгэн шилжүүлэх хэрэгсэл авч амжаагүйгээ ойлгоно. Тиймээс тэр Жангар хотод очиж шин зүйлс судалдаж авах хэрэгтэй болсон юм. Хажууд нь суугаа ир түүнээс мэдээг харсан эсхийг асуулаа. Жанган хотын Walmart болон айлын агуулах бүх бараа аль хэдийнэ зөөжгсөн гин. Үүндээ энэ бол хуучин мэдээ. Өнөөдөр Шанан дах Домингийн нуур ширхсэн мөн дарган агуулах хоосорсон байна. Эмэгтэй эдгээр барааны үн хэдэн 100 тэрбум төгрөгийн үнэтэй гэж таамаглав. Харин үнэн хэрэгтээ энэ хэдхэн их найдын үнэтэй. Арын судалт байсан өөр нэгэн эр хэлэхдээ энэ бүх барааны дутагдал болон байгалийн гамшиг бол ердөө л эхлэл үнэн хэрэгтээ дэлхийн мөхөж байгаа юм гэжээ. Автобусанд суусан хүмүүс үүнийг сонсоод айсан шиг түүнийг тиймч өмшөлтэй гэж битгэж чадахгүй бас бодсонгүй. Тэдний нэг нь бүр дэлхийн төгсгөлийг дэсийн ядан хүлээж байна гэж ууртай хэлв. Учир нь тэр үед бүх хүн тэгш болно гэж дотроо бодно. Гэхдээ үнэндээ бүх хүн тэгш хизээч болохгүй. Тэр хачин ир өөрийн нүдээр дэлхийн төгсгөлийг үдсэн учраас сайн мэднэ. Өмнөх амьдралдаа тэр жирийн л хүргэлтийн ажилтан байсан ба гинэд ирсэн сүргэлээс бусдын адил гайхсан. Дараа нь нарнаас гарсан хүчтэй эрчим дэлхийн цаг үр, хөрс, газрын хөдөлгөөн бүгдийг өөрчилсөн. Газар доор нууж байсан мангасууд ил гарсан. Ингэснээр хүн төрлөختний мэддэг байсан бүх зүйл нурж аимшиг дараатнуудыг газар дээр холхигж эхэлсэн юм. Шинэхэн ертөнцид хамгийн үнэтэй зүйл бол хүнс хэрэгсэл байлаа. Хүмүүс ганцхан бэлэн гомон, хям эсвэл мөстний төлөө бүхнээ өгөхөд буцахгүй болсон. Харин тэр бусдаас өөр байсан. Учир нь тэр бүгдийг өмнөх амьдралдаа туулчихсан. Түүний нэр бол Сүү Чэн. Тэр өмнөх амьдралдаа үхсний дараа сүрэл эхлэхээс яг 1 сарын өмнө дахин төрсөн. Тиймээс тэр бүхнийг өөрчлөн мэдж хамгийн сайхан амьдралыг өөртөө зохиох боломжтой болчихсон гэсэн. Автобусанд хамт явсан эмэгтэй айсандаа Сүү Чэнтэй хамт байхыг хүсэв. Гэвч тэр түүний тоосонгүй. Учир нь түүнд илүү чухал зүйл байлаа. Автобус зорьсон газараа хүрмэгт Сүү Чэн бууж ганцаараа явахыг сонгов. Учир нь сүрлийн үед хамгийн чухал зүйл бол хүнээс илүүтэй хангалттай нөөцтэй байх явдал гэдгийг тэр хамгийн сайн мэдэж байлаа. Өмнөх амьдралдаа Сүү Чэн их цагийг хэрэгтэй зүйл хайж дэмий өнгөрөөсөн. Харин энэ удаа тэр урьдчилан бэлтгэх хэрэгтэй гэдгийг маш сайн мэднэ. Тэр өөрийнхөө хүргэлтийн ажил хийдэг агуулгах дээр нүд тавьжээ. Гэрээсээ ажлын цамцаа авч өмсөөд агуулгах руугаа явлаа. Хаалга дээр зогсож байсан хүн ажилтан түүнд 21 секунд хоцорсон учраас хагас өдрийн цалинг нь хасна гэж хэлв. Сүү Чэн зүгээр л уучлалт гуйгаад агуулгах руу орж бүхнийг өөртөө аван хоослохоор шийдчихсэн байдаг. Өмнөх амьдралдаа сүрэл эхлэхээс агуулгын эзэн урьдчилан зүхтаад жилийн цалингийг орхисон. Тиймээс энэ бүх бараа бол түүний нөхөн төлбөр гэж дотроо бодно. Тэр Space хэмээх хүчээ ашиглан энэ чадварын ачаар тэр өөрийн хүссэн бүх зүйлийг аврах том дөрвөлжин орон зайд хадгалж чаддаг болчихсон байдаг. Тэр агуулга дотор орон зайгаа нээж будаанаас эхлэн тос мах гээд олон төрлийн хүнсийг хамтд нь авчээ. 50 хүртэл бүгд тэр орон зайд орсон. Ингэснээр тэр маш их хүнсийг үн төлбөрийг хулгайлж авчихсан юм да. Өмнөх амьдралдаа бэлэн гомон хүртэл тансаг хэрэглээ байсан бол одоо тэр шинхэн хүнстэй тэрийг нь цаг хугацаа нөлөөлөхгүй шив шинээрэл байдаг хизээч модалгүй цуглуулж чаддаг. Энэ нь удаа тэр амьд үлдэхийн тулд шороо идэх шаардлагагүй болчихлоо. Бүх барааг цуглуулж дуусмах тэр амьсгаа наамран энэ шинэ амьдралдаа зовхгүй гэдгээ мэдэв. Гэтэл 3 нэр агуулгах руу орж ирээд бүх зүйл алга босныг хараад гайхна. Тэд зөвхөн голдон зогсож бий Сүү Чэнийг олж харсан тул бүх бараа хайчсныг асуулаа. Тэр шуудхан өөрөө бүгдийг авсан гэдгээ хэлв. Ирчүүд гайхан уурлаж түүн рүү дайрдаг боловч харин Сүү Чэн дахин Space чадвараа ашиглан амархан зайлж зүхтаж чадна. Би дахиж хоцрохгүй яагаад гэвэл би ажлаа хаялаа гэд зүхтчихдаг өө.
Тэр яг баригдах мөчид телепорт хийж тэдний зочилдуулан алга болно. Агуулгын гадна гинэт газар дээр жижигхэн портал нэгдэж сүүчийн гарч ирээд аюулгүйгээр барилгын хооронд буулаа. Энэ хоёр дахь чадвар нь Space Jump гэдэг. Энэ чадвараар тэр 3 метрийн зайд хүссэн үедээ шилжиж чадна. Өмнөх амьдралдаа энэ чадвар нь түүнд орхигдсон байшин руу ороход аюултай мангас руудаас зүхтахад амийг нь аварч байсан. Ингээд түүний үнгүй дэлгүүр хийсэх ажил дуслаа. Тэр ажлын цамцаа шидэд агуулгын орхин алхав. Гэтэл гар утсанд нь дохио ирв. Тэр гаргаж үзтэл онцгой сэрэмжлүүлэг иржээ. Дэлхийн хүчтэй хөдөлгөөнд явагдаж жижигхэн байгальхан гамшигуд хаасайгүй гарч байгаа ч өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй тайван бай гэсэн мэдээ байв. Засгийн газар хүмүүсийг айлахгүй гэж ийм мэдэгдэл гаргасан бололтой. Гэвч үнэндээ дэлхийн мөхөж байгаад тэд үнэхээр мэдэж байгаа юу? Тэр уцаа харж байх зур дуудлага орж ирэв. Дэлгэцэн дээр гарсан нэрийг хараад сүүчин царай дургуутслаар өөрчлөгдөв. Энэ хүн бол Жан Шоу Чен юм. За ингээд part 1-ийг эхлүүлж байна. Энэ анимыг дуусгана. Над таалагдсан.